Амар цэцэг эрүүл хүнс ногоон орчныг бүтээх эрхэм зорилгоор 2018 онд Эхно ов хязгаарлалтмал хувьцаат компанийг үүсгэн байгуулж хөлөмжийн аж ахуй эрхлэн эрүүл хүнсээр гэр бүлийн хэрэгцээг хангаж эхэлжээ. Улмаар 2024 оноос эхлэн гидропоник хэмээх хөрсгүй дэвшилт технологи бүхий тариалтыг эхлүүлэн аймгийнхаа хэрэглэгчдэд нийлүүлж байна. Гидропоник технологи нь болохоор зэрэг усан дээр тариалж байгаа. За одоо энд бол яг ингээ ус байгаа гэсэн. За усан дээр манах болохоор зэрэг салаатны навч. За энд юу цай байна, юу цай. Тэгээд бас нөгөө бичил ногоо бас тариалж байгаа. Ийм гурван төрлийн бүтээгдэхүүн яг одоогийн байдлаар тариалж явж байна. За манай хувьд болохоор зэрэг нотлон 7 сараас эхлээд үйл ажиллагаагаа эхлээд эхний тариалтууд бол ерөнхийдөө фейлдээд за 11 сараас эхлээ яг ингээд 100 ургаад эхэлж байгаа. За энэ одоо нөгөө нэг харьцангуй шинэ ойлголт болохоор яг ингээд зөв ургуулна, өдөрт зэрэгтэй одоо ингээд ургуулна гэдэг бол маш тийм судалгаа одоо туршилтуудын үр дүнд бий болд юм байлээ. Гидропоник тариалтыг эхлээд ерөнхийдөө энэ поролон дээр ингэж тарьдаг байгаа. За энэ бол дөнгөж өчигдөр хийсэн үрсэлгээ үрийг одоо энэ 100 ширхэг хийж байгаа. За тэгэнгүүт 7 хоногийн дараа ингээд нөгөө үрсэлгээ үр маань соёолоод гараад ирж байгаа. Тэгээд 14 5 хоногтой болохоор зэрэг ийм бүрхэн том болчдөг. За тэгэнгүүтээ дараагаар нь энэ 3-7 хоногтой үрсэлгээ бол ерөнхийдөө ийм болоод ингээд том болдог. Тэгээд араас нь ингээ ер нь бол нөгөө дандаа шат дараалтай циклэр ингээ явж байгаа юм л да. За энэ болохоор нэг 20 хоногтой, за энэ бол нэг 30 хоногтой гэх мэтчлэнгээр ингээд 45 хоногийн циклтэй байдаг. Анх одоо үрээ суулгаснаас хойш 45 хоногийн хугацаанд ургаад тэгээд яг нөгөө хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болдгоо. Хураатай том ресторануудад болохоор хилээр нь нуудалж, савлж гаргадаг байгаа. За бусад дэлгүүрүүд болон хэрэглэгчтэй болохоор 200 грамаар савлсан савлгаатай шошготой стандартын дагуу савлж ингэж гаргадаг байгаа. Манай ногоонууд болохоор янз бүрийн өвчин шавж горхоо тоос шороо бол байхгүй. Цэвэр усан дээр ургадаг болохоор тэр даваа талтай энэ эко бүтээгдэхүүн гаргаж байгаа юм аа. Тэгээд эрэлт хэрэгцээ маш их байгаа боловч манай хүчин чадал жоохон бага байдаг. Яагаад хүчин чадал бага байна гэхээр энэ ургалтын хугацаа бас нэлээд урт байдаг учраас бас ургалтаа бас хүлээх шаардлага бас гараад идэг. Ийм учиртай цаашдаа бас өргөжүүлээд ингээд улс сум орон нутгийн одоо хангах зорилго бол байна. Хүмүүсийн эрүүл аюулгүй хүнс хэрэглэхийг хүсдэг. Тэр дундаа органик нарийн ногоо хэрэглэхийг эрхэмлдэг болсон нь энэ төрлийн аж ахуй эрхлэгчдэд томоохон дэмжлэг болдог. Гэвч хэрэглэгчдэд бүрэн хангахын тулд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх доктортой хүний нөөцтэй болох шаардлага байгааг тэд хэлж байлаа. Гидропоник технологи гэлтгүй ер нь бол нарийн ногооны эрэлт хэрэгцээ Монгол улсын хэмжээнд маш их байгаа. За дийлэнх бүтээгдэхүүнээ дандаа нөө хятадаас импортоор оруулж ирдэг болохоор ингээ бага хэмжээнд ингээ тарьсан яг органик одоо хугацаа уртасгагч химийн нэмэлт бордоо огт тийм нэмэлт юм ашиглаагүй яг ийм органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ бол маш их байгаад байна. Гэхдээ одоо нөгөө нэг эрэлтэд таарсан одоо нийлүүлэлт хийх боломж бол одоо яг дангаараа манайд бол хүрэхгүй л байгаа юм л да. За энийг яахын тулд эрэлтээ хангахын тулд манайд нэгдүгээр үйл ажиллагаагаа нэлээд өргөх шаардлагатай байгаа. За нэлээд их тоног төхөөрөмж нэмэлтээр авах одоо үйлдвэрийн байраа өргөжүүлэгч гэх мэтчлэн иймэрхүү хэрэгцээ шаардлага байгаа. Гэрэл болон чийгшил температур гэх мэт одоо нарийн юмнууд нь таараагүй эсвэл гэрлээ бас нөгөө өдөрт тэдэн цаг хасаах ёстой. Бид нар ч ерөөсөө яг ингээд цэвэр гэрлэр хамгаалагдсан орчинд одоо нарны гэрэл ашиглахгүй зөвхөн гэрэл ашиглаж байгаа байхгүй. Тэгээд энэнийхэн цаг хугацаа гэх мэт бүх юмнууд нь нарийн одоо судалгааны үндсэн дээр за яг нөгөө өмнө нь одоо туршигдсан юмыг ховор учраас одоо хэн болгоно очиод шууд ийм байд юм уу гэд нэг юмнаас ингээд уншаад явах боломжгүй учраас жоохон цаг хугацаа ордог. Хөрсөнд биш эрдэс тусанд ургуулдаг жилийн 4 улиралд өдөр бүр шинэ эрүүл шимт хичээлтэй хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх боломж олгодгоороо гидропоник тариалалт ач холбогдолтой. Мөн усны 90% хэмэлттэй ургамлын өвчин тоос шороо байдаггүй, химийн бордоог хэрэглэхгүй тэжээлэг чанартай байдгаараа давуу талтай юм а.